Та бүхэн ямар гэрээ? Хууль зөвлөгөө их сургуулийн шүүгэн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 541-р дамжааны сонсогч Бэмбэрдэн бэ. Улс төрийн албан тушаалтан ба улс төрийн намын санхүүжилтийн зарим асуудал сэдвээр илгэлээ бичиж одоо энд тавьж байгаадаа таатай байна. Давч утгын өрөөнд болохоор улс төрийн санхүүжилтийн зарим асуудал мөн одоо сонгуулийн тухай хууль болон төрийн албаны тухай хуулийн шинжилсэн хариулга тулгамдж байгаа ямар асуудал байгаа вэ? Энийг илэрхийлэн гаргахыг эрэлхийлсэн. За энэ дээр үндэслээд ерөөсөө та бүхэн харж байгаа бах. Одоо улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудал дээр болохоор их энгийн ойлголтууд байдаг. Одоо жишээ нь тухайн одоо улс төрийн одоо нам нь одоо хэрвээ улсын хуралд юм уу улсын хуралд суултаа байх юм бол тухайн тэр сонгуульд одоо яг одоо ингээд одоо тухайн одоо тэр гишүүн одоо ингээд өрсөлдөөд ялаад гараад ирсэн тохиолдолд тодорхой нэг тийм урамшууллыг төрөөс олгож өгдөг. Энэ ямар урамшуул вэ гэхээр ихэнх тохиолдолд одоо тэр яг санал авсан гишүүдийн тоогоор бодож мөнгөөр урамшууллыг өгдөг. Энэ их зөв алхам. Улс төрийн намыг зөв дэмжиж байгаа гэсэн илэрхийлэл. Дээр нэмэт энэ дээр болохоор яг миний гаргаж ирэх гэж байгаа гол ойлголт нь юу вэ гэхээр сонгох эрхтэр одоо асуудал байна гэж үзээд байгаа. Мөн хүмүүр хууль шүүхийн өмнө тэгш байх эрхтэр бас. Энэ яаж илэрж байгаа вэ гэхээр улсын хурлын гишүүн тухайн жилд одоо тэр тойргийн мөнгө гэж зарцуулдаг байгаа. Тэр зарцуулж байгаа мөнгө нь болохоор тухайн тэр гишүүний тэр хийж байгаа үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Энэ дээр үндэслээд ямар асуудал гарч ирж байгаа юм бэ гэдгийг тодорхойлох юм бол тухайн тэр улсын хурлын гишүүн өөрийнхөө хийсэн үйл ажиллагааг намынхаа нэрээр биш, намынхаа нэрээр гарч ирчээд тэгээд өөрийнхөө хийсэн мэтээр ойлгуулдаг. Би энэ одоо нам байгаа учраас энэ нам одоо ингээд ийм нэр хүнтэй байгаа мэтээр одоо ойлгуулж одоо тойргийн мөнгө цэцүүлдэг байгаа нь өөрөө буруу ойлголт маа гэдгийг илэрхийлэх гэдэг. Яг манай Монгол улсад хамгийн хүчрэг хоёр нам байгаа. Яг тасралтгүй төрийн эрхийг ээлж дараалан авсан. Энэ дэр манай ардын нам мөн арчсан намын нэр хүндийг унгаах, нэр хүндийг гутаах асуудал гардаг. Энэ яаж илэрдэг вэ гэхээр тойргийн мөнгө хууль бус зарцуулах, шамшигдуулах, эсвэл одоо албан тушаалга уруулан ашиглах мөн авилга авах гэх мэтчлэнгээр намын нэр хүндийг унгаах асуудал өөрөө энэ дэр урцаар тавигддаг. За энэ дээр цаашлаад юу хэлэх гээд байна вэ гэхээр ерөөсөө энэ төсвийн мөнгийг одоо хууль бусаар хуваарлах, төсвөөс үзүүлэх санхүүгийн дэмжийг үндэслэхгүйгээр нэмэх гэдэг. Одоо энэ улс төрийн намууд гэж ингээд тодорхойж өгчөөд яг улс төрийн намуудын цаана гишүүд нь байдаг. Ялангуяа тэр улсын их хурлын гишүүн. Нийт иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн гэх мэтлээ. За энэ дээр би юу авч үзчихсэн бэ гэхээр за ер нь улсын их хурл болон иргэдийн төлөөлөгчдийн хурл ер нь сонгуульд албан тушаалтнууд ер нь авилга албан тушаалын гэмт хэрэг үйлддэг юм бэ. Энэ дээр үндэстэй авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэр хүн ял шидлэхээ эдлээ дуусна байгаа үед тэр хүн ялгүй буюу дахин одоо тэр улсын их хурл эсвэл иргэдийн төлөөлөгчдийн хурлаар одоо нэр дэвшин гарч ажиллах боломж нь байдаг. Энэ ямар хуулиар зохицуулагддаг вэ гэхээр сонгуулийн тухай хуулийн 154-ийн 1-3 заасанчлан тухайн одоо сонгуульд албан тушаалтан эсвэл улсын их хурл иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн хэрвээ ял эдлээ дуустал байх юм бол дахиж одоо нэр дэвшин ажиллах боломж байдаг. Тэгэхээр бас нэг талаа боломжийг олгож байгаа юм л да. Хэдийгээр тэр хүн хууль бус үйл ажиллагаа явуулсан байсан ч гэсэн тэр хүний явуулсан үйл ажиллагааг одоо тэр хариуцлага хүлээж дуусгахаар болсон бол эрүүгийн хариуцлага хүлээгээд дууссан тохиолдолд тэр хүнд эргээд албан тушаалд томилогдсон ажиллах боломж нь байдаг. Энэ дээр бас нэг гаргалгаа хэлж өгөх юм бол бас төрийн албаны тухай хуулийн шинжилсэн хариулга эх оны 1 сарын 1-ээс 30 өдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ дээр нэг том алдаа байгаа гэж би үзэж байгаа. Энэ юу вэ гэхээр улс төрийн албан хаагч нь хэрвээ авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял шийтгэлгүй болоод эргээд тэр албан дээр томилогдсон ажиллах боломжтой. Энэ дээр одоо улсын их хурлаа дахин нэр дэвшиж гаргаж ажиллах боломжтой гэдгийг илэрхийлж байгаа. Тэгтэл төрийн тусгай албан хаагч мөн төрийн заргааны албан хаагч нар буюу төрийн жинхэнэ албан хаагч нар авилга албан тушаалын гэмт хэрэг нэг л удаа үйлдэх юм бол эсвэл одоо тодорхой тийм үйлдэлийн шинж илэрхийлэх юм бол шууд албан тушаалаас чөлөөлөгдөн дахин тэр албан тушаал дээр томилогдох боломжгүй байдаг. Энэ нь болохоор Монгол Улсын үндсэн хууль заасанчлан хүмүүр хууль шүүхийн өмнө тэгш байх эрхийг зөрчиж байгаа. Энэ нь яаж илэрхийлж байгаа вэ гэхээр төрийн албаны тухай хууль нь төрийн улс төрийн албан тушаалтыг эрхэлж байгаа. Мөн төрийн заргааны албан тушаал эрхэлж байгаа. Мөн төрийн үйлчлэлийн албан тушаал эрхэлж байгаа. Төрийн засгийн албан тушаал эрхэлж байгаа гэх мэтлэн дөрвөн албан тушаал дээр яг адилхан хэрэгжиж байгаа хэрнээ яг энэ ганцхан залтаас болоод одоо энэ 22-ийн 1-ийн 3 дахь хэсэг дээр заасанчлан авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн төрийн засгийн албаагч болон төрийн заргааны албаагч хэрвээ үйлдэлд байх юм бол тэр албан тушаал дээр дахин томилогдох боломжгүй. Тэгтэл төрийн улс төрийн албаагч болон төрийн одоо үйлчлэлийн албаагчид болохоор дахин тэр албан тушаал дээр томилогдож ажиллах боломж нь нээлттэй байдаг.
Энийг тийм гаргалгаа асуудал байгаад байгаа. Энэ юуг илэрхийлж байгаа вэ гэхээр за би хэрвээ одоо ингээд ардын намаас нэр дэвшээд одоо гарцсан байлаа гэж бодъё. Улсын их хурл юм уу, эрдэнэ төлөвчтэй хурл дээр ингээд. Тэгвэл миний энэ гаргасан хууль бус үүдлээс болоод намын нэрүүд маш гундаг. Одоо тэр санхүүжилттэй холбоотой асуудлаар. Одоо би түрүүнд өртсөн байгаа тэр улсаас бас тодорхой хэмжээний нэмэлтийг өсгөж ажилтдаг. Одоо энэ тойргийн мөнгөийг хуваарлж байна гэдэг чинь бас намыг дэмжиж чинь бас тухайн тэр тойрогт байгаа ард иргэдийн амьдрал үйл ажиллагааг нь дэмжих мөн тэр улсын их хурлын гишүүн эрдэнэ төлөвлөгчдийн хурлын одоо тэр гишүүдийг бас үйл ажиллагааг нь бас тодорхой болгох гэсэн үндснээр явагддаг. Тэгээд энэ дээр үндэстэй ягаад одоо энэ намын нэр барьж намын нэр хүндийг унгааж эсвэл одоо ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулсан. Одоо тэр улс төрийн намын санхүүжилтийг хууль бус мэт харагдуулж байгаа энэ хүмүүстэй тооцох хариуцлагын хувьд болохоор адилхан шүүхийн өмнө яг адилхан шийтгэгдэж ял шийтгэл авдаг. Гэхдээ хуулийн өмнө тэгш байх боломжийг нь сая дурдсан байгаа. Энэ заалт төшөөд байгаа. Тэгэхээр хэрвээ үнэхээр шудраг бай гэж бодож байгаа бол хуулийн өмнө бид нар тэгш байх ёстой юм бол үндсэн хуулиа зөрчихгүй байх ёстой гэж үзчихвэл бид хуулийн өмнө яг адилхан авилга албан тушаалын гэмтрийг үйлцэнд бол тухайн тэр улс төрийн албан тушаал эрхлэхийг хүсэж байгаа хүн эсвэл үйлчлэгийн албан тушаал эрхлэхийг хүсэж байгаа хүн дээр яг адилхан хариуцлага байх ёстой. Бүр шаардлага болгоод бүр тусгай тийм үйл ажиллагааны тийм журам болгож өгөх ёстой. Яагаад энийг илэрхийлж байгаа юм бэ гэвэл тухайн тэр улс төрийн намын санхүүжилтийг хууль бус байна. Тэгээд мөн ингээд улсын их хурл суултаа намд одоо санхүүгийн үйл ажиллагаан дээр тийм доголдолтой байна гэд илэрхийлээд байгаа нь асуудал нь улсын их хурлд байгаа тэр гишүүдтэй л ботой. Тэр намын нэр хүндийг унгааж байгаа тэр гишүүдтэй. Яг ялангуяа энэ дэр хүн яригдана. Иргэн яригдана. Тэгвэл энэ заалтыг бас өөрчлөх шаардлага байгаа маа гэдгийг би илэрхийлэх гээд байгаа. Улс төрийн тусгай албан тушаал эрхэлж байгаа болон төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа албан тушаалтан хэрвээ авилга албан тушаалын гэмт хэрэгт үйлцэн тохиолдолд дахин тэр албан тушаал дээр томилогдох боломжгүй юм бол энтэй адил улс төрийн албан тушаал эрхлэхийг хүсэж байгаа хүн хэрвээ намын нэр хүндийг унгаагаад ямар нэгэн байдлаар дахин одоо авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдээд ч юм уу ингээд ял шийтгэл авсан байгаа тохиолдолд тэр хүн дахиж тэр албан тушаалаар томилогдохгүй байхаар юм тийм тусгай шаардлага байх ёстой. Энэ нь өөрөө хуулийн өмнө тэгш байх, хуулийн өмнө эрх тэгш байх боломжийг үндсэн хууль заасан эрхийг бидэнд олгох тийм давуу талтай. Тэгээд энэ дээр болохоор ерөөсөө авилга албан тушаалын гэмт хэрэг нь ерөөсөө танил тал харах. Одоо яг энэ дээр ингээд шалтгаанууд энэ дурдаад өгсөн байгаа. Ерөөсөө хээл ахуул шин харамжийн шинжтэй үйлдвэрийн нэг цогц ойлголтыг илэрхийлдэг. Энэ дээр ерөөсөө хэрвээ тэр тухайн улс төрийн албан тушаал эрхэлж байгаа хүн одоо тэр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа бол тийм тодорхой тийм шинжтэй үйлдвэрүүдийг хийж эхэлдэг. Одоо бусдаа нөлөөлж эхэлдэг. Авилга албан тушаалын гэмт хэрэг үйлснээрээ бусад хүмүүсээс авилгын гэмт хэрэгт ороо татах мөнгөтэй байна гэдэг чинь тэр хүн бас үйл ажиллагаанд явуулна гэсэн. Тойргийн мөнгөн дээр болохоор яг тийм ил тод байдал харагддаггүй учраас хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг дээр бас магадaltaй. За цаашлах юм бол та бүхэн харж байгаа авилгын хор үнэлтний ерөөсөө нийгэм чодрог өсгийг анхуулдаг. Ерөөсөө авилгын гэмт хэргийн цаа тохирогчд нь ерөөсөө ард түмэн байдаг. Тэгээ ард түмэн юу гэж боддог вэ гэхээр улс төрийн намууд ингээд хууль бус санхүүжилтийн үйл ажиллагаа явуулаад тэгээ бид нарыг хохироож гинэ гэж ойлгодог. Тэгвэл тэр хүний цаана болохоор тэр улс төрийн намын цаана бас маш олон төрлийн ард иргэд байдаг. Янз бүрийн давхрааны. Одоо улс төрийн намд ажилладаг өөр ямар төрлийн албан хаагч үүдийн нарийн бичиг эсвэл одоо тэр тусах ажилтан эсвэл олон нийтийн ажилтан гэх мэтлэн тэр хүмүүс тэр тулгымцсан асуудал гарч ирдэг. Тэр хүмүүсийн ард түмэн. Тэгвэл үнэхээр тэр авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг илүү сайн олж тогтоон улс төрийн намын санхүүжилтийг хууль бус харагдуулж байгаа үйл ажиллагааг зогсоох нь үр дүнтэй юм болов уу гэж. Саяхан одоо жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжигт одоо төслийн одоо санхүүжилтийг хууль бусаар авсан одоо үндслээр маш олон тийм улсын хурлын гишүүднэр холбогдсон. Тэгвэл тэр хүмүүс маань өөрсдөө улс манай намын нэр хүндийг унгааж байгаа хэрэг юм аа. Бүхэл бүтэн ингээд олон жил ингээд Монгол улсын төлөө ажиллаж байгаа энэ улс ардын нам мөн арчилсан нам ялангуяа би энэ хоёр нам нэр илүү тэрхүү ач холбогдлого байдаг. Тэгвэл энэ хоёр намын нэр хүндийг илүү унгааснараа энэ хоёр нам маань өөрсдөө хууль бус үйл ажиллагаа явуулдаг байна гэсэн одоо гаргалгааг ард түмэнд хүргэдэг. Тэгвэл тэр намуудын цаана ч гэсэн ард түмэн амьдарч идэг юм аа. Тэгвэл тэр болгон өөрсдөө одоо хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгох бус харин зарим нэг яг үнэхээр авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэж байгаа. Үйлдэхээр заацсан энэ хүмүүсээр харилцах тооцоо зарчмыг илүү сайн болсонгүй болгосноор улс төрийн намын санхүүжилтийн үйл ажиллагаа хүмүүст эерэг байдлаар хүргэгдэнэ. За тэгээд энэ дээр болохоор би 2008 онд авилгатай тэмцэх газраас яг 21 шийдэх тогтоол дээр ингээд яг чагсаан бичсэн байдаг. Авилга албан тушаалын гэмт хэрэгтэр нь ямар хүмүүс холбогдоод байд юм бэ? Төрийн үйлчлэгээний албаагчч байсан, төрийн тусгай албаагчч байсан, төрийн заргааны албаагч, мөн төрийн улс төрийн албаагчч байсан адилхан авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэх магадaltaй.
Мөн үйлцэн тохиолдолд яг адилхан шүүгээр ялч шийдэх гэдгийг 2008 оны энэ судалгаан дээрээс харж үзэж болно. Тэгвэл энэ дээрээс бүр тодорхойлон авч үзэх юм бол улс төрийн албаагч гэдэг дээр улсын хурлын 2 гишүүн холбогдсон байдаг. Одоо 2008 онд нэг шийдэх тогтоол дээрээс харж байгаа. Тэгээд би энэ дээр дүн шинжилгээ хийж үзэхэд бол ерөөсөө өөрсдөө тэр албан тушаалыг уруулан ашиглаж одоо тэр намын үйл ажиллагаа мэтэр хүмүүст ойлгуулснараа намыг хүмүүс хууль бус үйл ажиллагаа явуулдаг санхүүжилтөнд тодорхойгүй байна гэж хүмүүст ойлгогддог. Энэ байдлыг болохоор улсын хурлын гишүүд буюу тэр ганц нэг тийм субъектийн шинжтэй хүмүүсээс болж улс төрийн намууд нэр хүндээ алдж идэг. Ард түмэнд буруу ойлголтыг төрүүлж идэг. Тэгтэл улс төрийн намд найждаг хүмүүс маш олон байдаг. За, таашдах юм бол одоо энэ дэр нэг гол ойлголттой харъя. Хуулийн сургуулийн оюутныхоо онцлогийг гаргаад. За, би хэрвээ одоо авилга хадны шалан гэмтэрэг үйлдээд одоо улсын хурлын гишүүн байх та. Үйлдээд хууль бус үйл ажиллагаанд шүүхээр тогтоогдоод тэгээд би ялч шийдгэл авсан байлаа гэж бодоход би ялгуу болчих юм бол эргээд тэр албан тушаал дээр томилогдсон ажиллах эргээд би сонгуульд өрсөлдөх боломж нь өөрөө сонгуулийн тухай хуулийн 154-ийн 1-ийн 3 дахь хэсэг заасан заалт. Мөн төрийн албаны тухай хуулийн шинжилтэн найруулгын 22-ийн 1-ийн 3 дахь хэсэг заасан заалт хориглоогүй учраас дахин тэр албан тушаал дээр томилогдсон ажиллах бүтээн боломж нь байгаад байгаа юм. Зарим нэг тийм албан тушаалнуудаас болоод манай улс төрийн намуудын нэр хүнд их ундаг, ард түмэн буруугаар ойлгодог тийм үйл ажиллагаанд байдаг. Тэгээд ялангуяа тэр улсын их хурлын гишүүд нь тойргийн мөнгөн дээр одоо яг ямар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг яг тодорхой бүр тусгаад ил тод байдгүйгээс болоод хууль ямар үйл ажиллагаа явагдаад байгаа нь асуудалтай байдаг. Дээрээс нь нэмээд ерөөсөө улсын их хурлын гишүүнүүд цаана нам байдаг учраас намын нэр хүндэд маш сөргөөр нөлөөлж идэг. Тэгээд намын үйл ажиллагаа хууль бус байна гэсэн ойлголтыг нийгэм тэр чигтэн түгэж идэг. Энэ ойлголтыг яаж бид нар залруулах вэ гэвэл үнэхээр хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа тийм улсын хурлын гишүүн, эдийн төлөөлөгч хурлын гишүүн байгаад байгаа бол энэ дээр нь тооцох хариуцлагыг илүү чангадах хэрэгтэй маа. Үнэхээр чангадах асуудлыг би нэг л задан дээр ярив. Төрийн албаны тухай хуулийн шинжилтэн найруулгын 22-ийн 1-ийн 3 дахь хэсэг зааснчлан зөвхөн төрийн жинхэнэ албаагч авилга албан тушаалын гэмтэрэг үйлдсэн бол тэр албан тушаалт дээр ажиллах боломжгүйтэй адилхан улс төрийн албан тушаал болон эрхэлж байгаа албан хүн дээр бас энэ заалт яригдах хэрэгтэй маа. Энийг бас тодорхой тийм баригчд маань оруулж өгөх хэрэгтэй маа. Энэ өөрөө нэг талаасаа яагаад оруулж өгөх шаардлагатай вэ гэхээр Монгол улсын үндсэн хуулийн 14-ийн 1-т заасанчлан Монгол улсын иргэн хууль шүүхийн өмнө тэгш байх эрхтэйгээ заагаад өгсөн. Нэгтэл бид нар шүүхийн өмнө тэгш байгаад байна. Авилга албан тушаалын гэмтэрэг үйлдсэн ямар ч хүн шүүхээр ял шийтгэл аваад адилхан ялаа эдэлж болоод байна. Тэгвэл энэ эрхтэр хуулийн өмнө бид нар тэгш байж чадахгүй байна гэдгийг илэрхийлэх гээд байгаа. Бид адилхан тангараг өргөөд улсын их хурлд ажилладаг. Мөн адилхан төрийн албанд ч гэсэн ажиллахад тангараг өргөж явдаг. Тангараг өргөж байгаа хүн бол өөрөө шудраг байх ёстой гэсэн агуулга цаанаа илэрхийлэгч идэг. Шудраг байж чадаагүй хүмүүстэй тооцох хариуцлагыг илүү сайн болгож улс төрийн намын үйл ажиллагааг ялангуяа санхүүжилтийн үйл ажиллагааг хууль бус мэт харагдуулж байгаа хүмүүс дээрх тооцох хариуцлагыг нь бид нар илүү сайн болгож өгөх ёстой. Би сая жишээд өрцөн ба тэр жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжигчдэр төсвийн зээлийг хууль бусаар одоо тэр өөр дээр авсан улсын хурлын нэр бүхий гишүүд байгаа. Энэ дээр дуртаад яах вэ? Тэгвэл энэ дээрх тооцох хариуцлагыг илүү болсонгүй болгож өгвөл улс төрийн намын тэр үйл ажиллагаа илүү батбих болно. За энэ дээр үнэсээ дүнэлт нь бол ерөөсөө бид нар сонгох эрхээ бол эдэлж байгаа. Тэгвэл мөн хууль шүүхийн өмнө одоо тэгш байх боломжийг бас энэ дээр илэрхийлээд байгаа. Тэгвэл бид яаж тэр улс төрийн намын санхүүжилт яаж хүмүүст эргээр зүгээр ойлгох вэ гэхээр тэг ядаж тэр тойргийн мөнгөө яг ингэж яаж зарцуулсан бэ гэдэг тийм ил тод байдал, төсвийн санхүүгийн байдал. Тэгээд ялангуяа мөн тэр яаж хідэн төгрөг хэрхэн яаж санхүүжилт авч байгаа тэр байдал дээр бас анхаарч авч үзэх хэрэгтэй. Тэгээд мөн энэ дээрээс тойргийн мөнгө хууль бусаар албан тушаал уруулан ашиглаж завших байдгийг толбогдох компани хууль этгээдтэй хууль байдлаар би нэг сая дурдсан байгаа. Тэр нэг 2008 оны дээр улсын хурлын гишүүн 2 холбогдсон гэмтэрэг байна. Энэ гэмтэргийн тэр агуулга нь ерөөсөө хууль бустай үйл ажиллагаа явуулсантай холбоотой байдаг. Тойргийн мөнгө хууль бусаар зарцуулсан тойргийн мөнгөтэй холбоотой асуудлыг. Тэгвэл энэ дээр тооцох хариуцлагыг илүү боловсронгүй болгож өгөх хэрэгтэй маа. Ялангуяа бид нар хуулийн өмнө тэгш байх боломжтой гэж бодож байгаа бол үнэхээр авилга албан тушаалын гэмтэрэг үйлдэлцэнд байх юм бол дахиж тэр албан тушаалыг томилогдохгүй байх тийм боломжийг нь хуулиар олгож өгөх хэрэгтэй маа. Тэгснээрээ үндсэн хууль заасан хууль шүүхийн өмнө тэгш байх эрх хангагдана. За тэгээд энэ дээр бас нэмж хэлэх юм бол ерөөсөө авилга албан тушаалын гэмтэрэг үйлдсэн өршөөлийн тухай хамрагдах бас эрхтэй байдаг. Тэгвэл өршөөлийн тухай хамрагдсанаар тэр хүн ялж шийдгэлгүй болдог. Тэгвэл ялж шийдгэлгүй болсон гэх үндслээрээ тэр хүн дахиж тэр албан тушаал дээр томилогдож ажиллах, улсын хурлд сонгуульд нэр дэвшээд гарах, эсвэл эрдэнэ төлөөлөгчтэй хурлд гарах, эргээд тэр хүн хууль бус үйл ажиллагаагаа явуулснаа дахиад намын нэр хүндтэй холбоотой асуудал яригддаг.
Ингэснээрээ тэгээд намын санхүүгийн асуудал, намын санхүүжилт хууль бус байна. Ингээд энэ нам ингээ хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн гаргалгаа гаргаж ирдэг. Улсын их хурлын нэг гишүүн эсвэл эрдэнэ төлөөлөгчдийн хурлын нэг гишүүнээс болж нам хохирох ёсгүй маа гэдгийг би нэг илэрхийлэх гээд байна. За тэгээд мөн уран саналтай. Ерөөсөө энэ сонгуулийн тухай хуулийн 154-ийн 1-3 заасанчлан ерөөсөө л ял шийтгэл идэлж байгаагүй. Эсвэл ял шийтгэл идлээ дууссан бол ял шийдгэлгүй болсон хүнийг сонгуульд өрсөлдөж болно гэсэн ойлголтыгоо бүр илэрхий гаргаж өгөх хэрэгтэй маа. Хэдэн удаагийн тийм авилгын гэмтрэг үйлчилсэн хүн бэ? Өмнө нь бас тийм шинжтэй үйлчилсэн үгдээс нь шалтгаалаад тэр нэг өсөлдүүлэх асуудлыг шийддэг байх хэрэгтэй. Дээрэс нь үндэстэд ерөөсөө үндсэн хууль заасан хууль шүүхийн өмнө тэгш эрх тэгш байх хэрэгтэй болно гэсэн эрхийг одоо бид хангаж өгөх хэрэгтэй маа. Хуулийн өмнө бид тэгш байж чадахгүй байна гэдгийг ерөөсөө төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын 22-ийн 1-ийн 3 дахь заасан заалт илэрхийлээд байгаа. Энэ ямар заалт вэ гэхээр ерөөсөө би төрийн жинхэнэ албаагч ирээдүйд болно. Тэгвэл би авилга гадамшаалын гэмтэр нэг удаа үлдгэд сүүл үйлдлийн шинжтэй арга хэмжээнд оролцоод би тагж алдамжаалаар томилох боломжгүй байгаатай адилхан яг энэ шударга заалт улсын их хурлын гишүүн эсвэл эрдэнэ төлөөлөгчдийн хурлын гишүүн улс төрийн албан тушаал эрхэлж байгаа буюу сонгуульд албан тушаалтан дээр яг адилхан яригдах хэрэгтэй мөн би энэ дээр илэрхийлэх гэсэн юм аа. За мөн гуравт ерөөсөө намууд улсын их хурлд суултаа гишүүдээс сонгогчдоос авсан санал нэг бүр урамшуул авч сангууждгээс гадна улсын их хурл эрдэнэ төлөөлөгчдийн хурлын гишүүн болсон хүн тойрогтой хийх ажлын нэрээр их хэмжээний мөнгийг хэрхэн яаж хинт зориулан зарцуулсан үр дүнтэй ажил хийж байгаа хэсэгт нарийн тийм хяналтуудыг аудитаас сайн шалгаж өгч хууль бус үйл ажиллагаа байх юм бол тэрэн дээр илүү сайн хариуцлагыг тооцож дахиж тэр албан тушаалын томилогдохгүй байх хүртэл тийм арга хэмжээг авдаг байх шаардлагатай маа. Энэ нь өөрөө Монгол улсын үндсэн хууль заасан хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх эрхийг хангах тийм нэгэн нөхцөл болно. Ялангуяа хуулийн өмнө тэгш байх эрхийг. За энийг л илэрхийлэхийг хүссэн юм аа.